За нөө Ану байна. 2025 оны хамгийн сүүлийн мөнгө өдрийн зурлалын видеого хийцгээе. Яг нь 1-р сарын 1 болсон байна л да. Тэгтээ 25 оноо базаад энэ цувралаа дуусгая гэж бодлоо. Тэгэхээр нийт мөнгө урсгалын маань 4266%-ийг татвар шимтгэл, 2396%-ийг аяллаа зардал, 1255%-ийг хоол хүнс, хувийн хэрэглээ 886%-ийг, чөлөө цаг 466%-ийг, гэр ахуйн зардал 215%-ийг, эрүүл мэндийн зардал 182%, тээвршүүдийн харилцаа холбоо 168%-ийг, боловсралт тэг 157%, бусад зардал 108%-ийг тус тус бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Нийт дүнгээр наваад үзэх юм бол мөнгө урсгалын хувь хэмжээ өнгөрсөн 12 дугаар сард бол нэлээд гайгүй өндөр байсан. Угаасаа 12 сар жилийн төгсгөл дээр нэлээд их юм хөдөлгөөнүүд энэ төр ордог штеп. Тэгээ бодоод үзэхээр тэрийгэ дагаа татвар шимтгэлч гэсэндээ бол нэрсэн дүнгээр бол өндөр байсан ба. Гэхдээ ойролцоогоор 40% дээр бол байдаг тренд бол хадгалсан. Аяллаа зардал байгаа. Нийт мөнгө урсгалын бараг 4/1 буюу 2396%-ийг бүрдүүлсэн. Ирэх 1-р сар төлөвлөж байгаа аялалтай маань холбоотой төрүүлээд нөгөө нислэгийн тийзүүд за зарим нөгөө тээвэр тэгээд юм авцсан. Шинэ жилийн зардлууд бол над дээр бол гараагүй. Яагаад тэгэхээр бол энэ жил яг үүндээ тийм нөгөө шинэ жилдсэнгүй. 12 сарын сүүлээр ингээд хүмүүс шинэ жил мэлд яваал ингээл палаж өмсөл ингээл ядаг штэ. Над дээр бол тийм юм байгаагүй. Тэгэхээр бас айгүй тийм стандарт маягийн тийм онцгой зардал гарсан сар бол байсангүй. 26 оноос хойш мөнгө өдөртний цувралын ийм бүтэц энэ хэлбэр юм нэг жоохон өөрчлөлт оруулъя гэж бодоод байгаа байхгүй зөвхөн мөнгө урсгалын одоо хувь хэмжээгээр нь буюу нөгөө эн чинь зардлаа илүү ярьж гин гэсэн үг шүү дээ. Тэрний оронд би бас илүү орлогыг буцаагаад инклюд хийдэг болж өгөх юм бол магадгүй орлогын нийт дүнгийн шууд ярьдаг ч юм уу тийм болгож өөрчилж болохын гэдэг санаа төрөөдөө. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Юу гэж бодож байна? Коммент руу галзаарай.